Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр бид нар твэр дөрөв хайр төслийнхөө аль биесний зорилгын талаар танилцуулга хийх юм. Та бүхэн маань энэ талаарх мэдээлэлийг бас бусдад түгээгээрэй гэж хэлье. За бид нар өнөөдөр судалгаа хийх явцад маань одоо 40% хүүхдүүдээр маань эцэг их маань бүрэн хараа хяналт тавьж чаддсан билээ. 60% маань өнөөдөр хагас буюу зарим нь бүр хараа хяналт тавьдгүй юм билээ. Ингээд хүүхдүүд маань зуныхаа амралт, өвлийнхаа амралтуудаар ингээд ажил хийдэг. Энийг бол эцэгчүүд маань бас хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын хуулинд маань ингээд 18 нас хүрээгүй хүүхдэд ажил хийж болохгүй гэж заалт өгдөг боловч амьдралын эрхээр хүүхдүүд маань ажил хийдэг. Мөн ерөнхий боловсролын хичээл ороод эхлэнгүүд хүүхдүүд маань хичээлдээ явгууд эцэгчүүд маань багш нарын үүрэг гэдээ орхичдаг. Тэгтэл багш нар маань хичээл тарангууд эцэг эхийн үүрэг гэдээ орхичдаг. Яг энэ орон зайд маань манай хүүхдүүд маань хоорондоо нийлж аваад интернет тоглоомын газар руу баг болон очиж мөн зарим нь гэртээ хараад компьютерийн ард сууж байгаа боцоо тоглоом тоглож эхэлдэг. За ингээд боцоо тоглоомоо тоглоод эхлэнгүүт энэ дундаас үлтэнгийн дарамт гэдэг асуудлууд гарч эхэлж байгаа. Ингээд хожигдсан хүүхдүүд маань одоо үнд хүрэх гар утас болон бусад зүйлсүүдийн ингээд зарах буюу ламбард нь тавих ийм асуудлууд үүсдэг. За эндээсээ үндслээ зарим нь хүүхдүүд маань гэртээ хараад эцэг ихтэй худлаа ярих, эцэг ихээсээ худлаа ярьж мөнгө авах, бүр сүулдэ бүр гэрээсээ хулгай хийх юм орчин үүсдэг. Энэ маань гэмт хэргийг анхан шатны үүсвэр нь бий болж эхэлдэг. Ийм учраас хүүхдүүд маань одоо нийгэмдээ буруу төлөвшөж, буруу зуршилтай болох анхан шатны үүсвэрүүд нь бий болоод байгаамаа. Одоо энэ маань хүүхдүүдийн бас буруу маань биш юм аа. Яагаад тэгэхээр энэ манай нийгэмд маань одоо гिचнээ олон дугуйлын секцүүд байсан ч гэсэн хүүхдүүд маань чөлөө цагаа энэ маань хүрэлцдэггүй. Ийм учраас одоо ээжүүд бид нар хоорондоо ярилцаж байгаа. Одоо хөдөлмөр эрхлэлтийн 9-өөс 10-аас 12 дахь ангийн хүүхдүүдэд зориулсан эцэг эхийн зөвшөөрлөлтөө эцэг эхийн оролцоотой энэ хөдөлмөр эрхлэлтийн дугуйлыг аль биесээр нээж догчуулах одоо идэвхжүүлэн ажиллах энэ ажлыг эхэлж байгаамаа. Мөн 5-аас 12 дахь ангийнхаа хүүхдүүдэд зориулсан одоо уламжлалт гэр бүл ёс заншил одоо гэр бүлийн суурь мэдлэг боловсрол олгох бясалгал йогийн бас танхимуудыг бид нар бас нээж тогтчулах юм аа. За одоо өнөөдрөөс яг эхлээд бид нар энэ танхимдаа ажиллах одоо сурагч агшуулан сайн дурын сэтгэл зүйн багш нараа бид нар өнөөдөр бүртгэж эхэлж байна. За үүнд маань өнөөдөр нэг сумаас 8 багшийг идэвхжүүлэн ажиллуулахаар бэлэн болоод байгаа. Ийм учраас та бүхэн маань өнөөдөр бүртгэлээ өгч эхлээрээ аймаг одоо дүүргүүдээс 30 багшийг бид нар бүртгэж авч идэвхжүүлж ажилд авнаа. Ээжүүд бид нар одоо сүүлийн 5 жил гарын хугацаанд хүүхдүүд та бүгдийн төлөө чин сэтгэлээ гарган мөн өөрсдийнхээ эдийн засгийнхаа асуудлыг бас зарцуулан байж гэр бүлдээ зарцуулах байсан цаг хугацаагаа бас хомслон байж энэ их ажлын үр дүнг гаргаж энэ их ажлын цаана гарсан юм шүү. Тийм учраас хүүхдүүд та бүхэн маань өнөөдөр энэ дугуйландаа маш идэвхтэй оролцож өөрсдөө төлөө хичээж ажиллаж хөдөлмөр дуртай болж их орон үзэлтэй болж нийгэмдээ зөв иргэн болж төлөвшөөрэй гэж хүүхдүүд та бүхнээс бас хүсэж байна. Мөн энэ дугуйланг идэвхжүүлэн ажиллуулах багш сурагч багш ээжүүд маань одоо Монголынхаа ирээдүйн болсон хүүхдүүдийн төлөө одоо бид нар чин сэтгэлээсээ ажиллаж байгаа юм шүү гэд чин сэтгэл гарган эндээ бас дугуйлангаа хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлээ гарган ажиллах хэрэгтэй юм аа. Хамгийн гол зүйл маань эцэг эхчүүд маань бас энэ дугуйландаа маш оролцоотой ажиллах юм. Та бүхний итгэх оролцоо өнөөдөр оролцсноор энэ хүүхдүүд маань өөртөө итгэлтэй болж, өөрийгөө хайрлах сэтгэлтэй болж, өөрийгөө хайрлах сэтгэлтэй хүүхдүүд маань өнөөдөр эцэг эхээ хайрлнаа л гэсэн. Эцэг эхээ хайрлаад эхэлж байгаа хүүхдүүд чинь нийгэмдээ зөв иргэн болж төлөвшөж байгаа гэсэн. Энэ маань хамгийн үр шимийг энэ хүүхд зөв болоод эхлэх үр шимээ маань хэн хүртэх юм бэ гэхээр эцэг их та тэр буян гişгийг хүртэх юм аа. Иймээс одоо бүгдээрээ хамтдаа энэ сайхан төслөө урт удаан хугацаанд одоо баг болж үр дүнгээ үүсгэхийн төлөө хамтдаа ажиллацгаая. Мөн их хүнийхээ үүргээрээ, их хүнийхээ хариуцлагаараа, их хүнийхээ хайраараа бүгд нэг ээж хүн болж нэгдэж энэ төслийн үр дүн гаргая гэж та бүхнийг бас уриалж байна.